За шинэ театрын ашиглалтанд орсон улсын комисс хүлээж авсан уурын цуухан ажилд улсын комисс хүлээж аваагүй. За 9 сарын 15-наас хойш шинэ театр өнөөдрийг хүртэл хуучин театрын маань нүүж ороогүй, халаалтын зуух ажиллаж, халаалтын үйл ажиллагааг хэвийн явуулж байна өнөөдрийг хүртэл. Бям докторыг өнөөдөр одоо юу яриндаа гэж бодчихсон их сайхан ярьлаа. Одоо манай хөдөөд малддаг малчин хөнгөө боллоо. Малчтыг дэмжих талаар саяны малчин бүтээгдэхүүний талаар ховдод үйлдвэр технологийн бааз барьж байгаа гэсэн сайхан мэдээ байна. Энэ үнийг л одоо ер нь өргөжүүлээд ялангуяа сум багуудад ер нь малчд тогтоох талаар нэгэн юм хийхгүй бол малчд байхгүй болох нь алдар нутагт чинээдэнгүй болох нь шинэ ухаан технологийн сан гэдэг ингээд байж байгаа мөртлөө тэгээд тэнд нэг хэдхэн одоо их мэдлэгтгүүдийн үзмжээр шийдэгддэг ийм сангууд байна. Эндээс ч болоод өнөөдөр шиний бүтээгээд эргүүлээд нөгөө улс орныхоо хөгжлийг урагшлуулъя гэсэн нөгөө залуучуудын эсвэл тийм ээ нөгөө боломжтой шинийг сэдэж байгаа хүмүүсийн одоо тэр төсөл хөтөлбөрүүд урагшаа явахгүй байна. Тэр сахнаас гарсан сонгогдсон төлөөлөгч мөн өөрөө за тийм учраас энэ манай зур тамтай холбож таман хитэ бүрэн дуусан ашиглалтанд оруулах гэдэг санал байна. Боломж нь бол бас соёлын салбарынхны цалинг одоогийн инфляцтай дүүцүүлж нэмж өгөөч гэсэн ийм санал хүсэлт хэлж байгаамаа. Шодрог өрсөлдөө хэрэглэгчийн газар гэж ер нь байдаг баха. Гэтэл энэ шодрог өрсөлдөө хэрэглэгчийн газар гэж ер нь ажиллаа хийдэг газар байна уу? Одоо энэ онгорсаар бензиний үн нэмэгдчихлээ. Ер нь энд дэлгүүр хошоогоор явах дураараа үн юмны үн нэмжээдэг. Бараг л амдаа урсан юмар хилжээдэг. Тэгээ мань бидний эдэн төрөө албан хаагчид авж байгаа цалин тэрэнд нь хүрэлцэхгүй өрнөөс өрнөний хооронд л явж штэ. Тэгэхээр энэ шодрог өрсөлдөө хэрэглэгчийн газрыг ер нь ажлыг хийлгэж өгөх боломжтой юу? Энэ дээр хяналт тавьж өгөөч гэж хүсэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын түүхийн ажилчид өнөөдөр 3 сая 500 орж яхад бид нар өнөөдөр ялгаа байхгүй гадаа хүүтэн дайрч халуун дарж нөхцөлийн ийм ажил хийж болохоор бидний цалинг орон нутгийн түүхийн ажилчдын цалинг 2 сая болгож далаар чаашаасан дамжуулж өгөхийг хүсэж байна. Манай Закун аймгийн хөгжлөөр одоо хамгийн хойно ба гэж үннийг ярьчлаа та. Тэгэхээр энэ дээрээ одоо та маш сайн ажиллаж энэ Закун аймгийг бас нэг жоохон үргэлжлэн төвлөрөх талаас одоо энэ сонгогдсон хугацаанд сайн ажиллаж өгөөч гэж ингэж одоо хүсэх байна. Таны хэрэгжүүлж явуулсан одоо тэр ховд болон усад хэрэгжүүлсэн хөлөмж бидэнд маш хэрэгтэй байна. Би одоо хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас аймагаас одоо нэг мөнгө дэмжлэг аваад тэргээрээ өөрөө өрхийн хөлөмжөө бий болгоод үр өрсөлдөлгөө хийдгээ. Тэгэхээр үс нийт тариаланчид одоо бүгд одоо хөлөмж өрсөлдөлгөө хийх боломжтой байхгүй болчиход байдаг. Тийм учраас манайхан дандаа эрт ургац орой болцсон ногоонууд дандаа тарих шаардлага гардаг. Эрт ургацын ногоо тарих ямар ч боломжгүй болдог. Яагаад тэр хөлөмж болон босод тэр дэмжлэг тусцаа боломжууданд хаалттай байгаа учраас энэ дээр одоо таны хэрэгжүүлсэн тэр хөлөмжүүд одоо маш их бус аймагуудад хэрэгжээд аюул сайн амжилттай явж байгааг би харж сонссон. Тэр таныг энэ арга хэмжээг одоо нэг хүнсний аюулгүй байдал шүү дээ нэр. Бид нар бол одоо ямар хүнс идэж байгаа хаанаас гарал үүснэ ямар хийм бороодогоор хорд одоо хийсэн юм бидний баталгаа байхгүй. Тэгэхээр бид нар аймагтаа одоо өөрсдөө бол хийх боломж олцсон байж байгаа. Тэгэхээр энэ хөлөмжийг та бас өөрөө хэрэгжүүлж явсан өнөөдөр бас энийг бас нэг анхааралтай аваад дэмжлэг цуцаа үзүүлэх гэж хэлж